оны 8 сарын 17-ны өдөр өдөө өмнөх 9 сарын цагийн үеэр Шилэнгол аймгийн ил газар орноос цугласан малчид түн Шилэнгол аймгийн засаг захиргааны үүдэнд ирж ил талын өөрийн эрх ашиг хамгаалахын төлөө өөрийнх нь эрх ашигын төлөө цуглаж гаач засагтаан даралт өгч өөрийн хүсэл найдлаа дэвшүүлэхээр байна. Монголчууд эвтэй байхдаа мөчтэй байдаг юм аа. Хурда. За засгийн орон хүрээнд орж ирлээ гэж. За засгаас бас сайхан хүлээж авлаа. За энэ дэр дуретл бичсэн байна. Уйрэмийн фүү гэж. За Шилэнгол аймгийн засгийн ордон гэж. За одоохондоо засгийн талаас хүн гарч ирээгүй байна. Хэдэн хамгаалагч дагуулж зам дагуулж явж байна. Засгийн талаас бас хүмүүсийн итгэлтэй байгаа. Таагаар иргүй ба. Малын давж юм.